Яг манайхаа үдшийн 22 цаг өнгөрсөн байна. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас бэлтгэн хүргэдэг хэнд ч битгий хэлээр оройтой унтлагын өрөө нэвтрүүлгийн маань ээлжид шинэхэн дугаар инхүү эхэлж байна. Нэвтрүүлэг маань 21-с дээш насныхан зориулсан учраас хэрэв таны хажууд 21 нас хүрээгүй хүн хүүхэд хамт сонсож байгаа л сувгаа солиод дараа нөхөд сонсохыг зөвлөж байгаа. Мөн та машиндаа сонсож байгаа таны хажууд зорчигч байгаа тохиолдолд зорчигчийн ая тухыг бодоод түр сувгаа салахыг бас зөвлөж байгаа шүү. Манай унтлагын өрөө нэвтрүүлэг маань нэмэх 21 тохиргоотой явдаг болохоор бусдад төвгөд өгөхгүй, бусдыг эвгүй байдалд оруулахгүй байхыг хичээгээрэй. Хэрэв танд сонсож амжаагүй дугаар гарч ирэх юм бол дараа нь үргэлжил манай унтлагын өрөө Facebook хуудасаар болон унтлагын өрөө YouTube-ийн сувгаар нөхөж сонсох боломжтой байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Бас манай унтлагын өрөө насанд хүрэгчдэд зориулсан түүх, хөгжилтэй түүх, асуудлаа болон нэрээ нууцлан бичиж байж болох боломжтой хаалттай групп нь одоо нээгдэж байгаа. Тэгэхээр та тэнд өөрт тохиолдож байсан сонирхолтой түүхүүдийг бас бичих боломж гарч байгаа. Тэгэхээр дараа 7 хоногоос эхлээд яг энэ хаалттай Facebook групп одоо юу гэдэг юм да хаяг маань нээгдчих واخа. Тэгэхээр би яг тэр үедээ сонсогчдын групп л бас пост хийчнэ. Тэгэхээр орж ирээд тэндээ өөрсдөө орж ирээд ямар түүхийг биднэрт хүргэмээр байна, юу бичмээр байна. Яг тэр хаалттай групп дээр сонсогчтой авах байгаа шүү. За нэвтрүүлэг маань баасан гарагт болохоор сонсогчтой зориулаад дэлхий дахина алдартай бидний сайн мэдих одоо одуудын талаар хүргэж ирж байгаа. Тэгэхээр өнөөдрийн дугаараар бидний сайн мэдих нэрт дуучин pop culture-ийн хатан хаан гэгддэг Мадоннаг ярина. Мадонна Луиза Чикони гэдэг эмэгтэй одоо яаж Америкийн католик гэрийн охиноос дэлхийн pop соёлын хамгийн өдөөн хатгаагч буюу одоо хамгийн их шүүмжлэлд өртдөг, шүүмжлүүлдэг гэхдээ хамгийн их нөлөөтэй хэвээр байдаг эмэгтэйчүүдийн тоонд ордог юм бэ гэдэг талаар түүхийг нь хүргэх байгаа. За тэгэхээр одоо эхнээс нь эхлэе. Мадонна 1958 оны 8 дугаар сарын 16-нд Америк нэгдсэн улсын Мичиган мужийн Бэй Сити хотод төрсөн. Аав нь Итали гаралтай инженер Сильвио Чикони, ээж нь Франц Канад гаралтай Мадонна Фортин Чикони гэдэг хүн байдаг. За Мадонна болохоор нэлээд том гэр бүлийн хатуу католик одоо орчинтой дэгтэй гэр бүлд төрж өссөн байгаа юм. Гэхдээ түүний амьдралын хамгийн том өөрт үлдсэн шархан юу вэ гэхээр хамгийн хүнд үе нь түүнийг ердөө 5 настай байхад нь ээж нь хөхний хорт авдраар нас орсон явдал байж л дээ. Тэгээ үүнийхээ талаар Мадонна хожим нь ярихдаа энэхүү ээжигээ алдсан хагцал зовлон болвол сүүлд нь түүнийг амжилт нэр алдрын төлөө улаархад хамгийн хүчтэй түлхэц болж нөлөөсөн гэж ярьсан байдаг. За эндээс л түүний зан чанарын өнөөгийн зан чанарын гол түлхүүр гарч ирсэн гэж нэг талаараа ойлгож болно. Мадонна гэдэг эмэгтэй бол бас өөрөө зүгээр нэг тийм алдартай болохыг хүссэн тийм охин байгаагүй юм билээ анханасаа. Ягаад гэвэл тэрээр хаягдах мэдрэмжийг, орхигдсон мэдрэмж, өнчрөх магадгүй ингээд ээж нэгэс өнгөрчихсөн ийм тийм үед хин нэгний захирагдах буюу хүний иргэшээлд байх тэр мэдрэмжтэй бүр хар багаасаа ингээд нүүр тулж өссөн байгаа юм л та. Тэгээд өөртөө нэг зүйл амласан байдгийн. Өөрөөр хэлэхдээ надад хинч дүрм заахгүй. Би өөрөө тайзаа, өөрийнхөө биеэ, дүр төрхөө, дуу хоолойгоо өөрөө эзэмшнэ. Надад өөр хинч заахгүй гэж амласан байгаа. Түүний аав нь ээжийг нь өнгөрсний дараа дахин гэрэлсний дараа Мадоннагийн доторх яг тэр өсөж байгаа том болж байгаа ингээд тийнейж үе гэж ярьдэн шүү дээ. Тэгээ өсвөр насных нь бүх ингээд доторх тэмцэл эсэргүүцэл нь улам хүчтэй болсон гэж ярьдаг. Католик сургуулийн ялангуяа сахлаг дэглэм бат энтер бол зөвхөн амар واخгүй юу. Тэгэхээр явж байгаа сургуулийнх нь сахилга бат гэр бүлийнх нь хатуур амьсгал ялангуяа эмэгтэй хүүхэд даруухан байх ёстой, ийм тийм байх ёстой, эмэгтэй хүүхэд ийм байх ёстой гэсэн бүх ойлголтууд энэ төр ойлголтуудыг тэр өөрөө болохоор ингээд энэ бүхний эсрэг зогссон байгаа юм. Тэгээ тэрээр өсвөр наснаасаа л эхлээд л өөрийн биеэр
өөрийнхөө биеийн хилэмжээрээ, бүжгээрээ, дуу хоолойгоороо, хувцалтаараа, загвараар тий ааш цангаараа гэл энэ болгоны төлөө ингээд эсэргүүцээд бүхний төлөө өмнө үгүй буюу no гэж хэлээд ингээд эсэргүүцэж эхэлсэн байдаг гэж өөрөө дурдж хэлж байна лээ. За Мадонна 19 настайдаа University of Michigan гэдэг Мичиганы ихтэй сургуульд бүжиг сурч байгаа сургуулаа орхичихсан юм байна. Бүжгийн чиглэлээр сурч байгаад одоо дансер болох гэж бүжигчин болох гэж сурч байгаад. Тэгээд Нью-Йорк руу явсан гэж байгаа. Нью-Йорк хот руу явахдаа карманда дөнгөж $35 явсан гэдэг. Тэгээд тэнд байхдаа яг л тийм одоо хэн болгоно Нью-Йорк руу очиж амьдрах гэдэг чинь бол яг амжилтын гараа эхлэх хот байдэн шүү дээ тий. Загварын, фэшнгийн одоо хэрвээ загвар өмсгөж болох гэж байгаа нэр хүндэд хүрэх гэж байгаа боловч гэдэг юм уу. Хүн болгоно Нью-Йоркоос эхэлнэ гэдэг. Тэгэхээр түүний хувьд мөрөөдөл нь болохоор яг тийм нэг мөрөөдлийн нэг тийм гоё fairy tale гэж ярьдэн шүү дээ тий. Үлгэрийн юм шиг ерөөсөө байгаагүй. $35-тай Нью-Йорк хотод очихдаа маш хүүтэн цагт нь оччихсан, их өлсөж үдсэн, түрээсийн байранд амьдарч байхдаа түрээсээ хийж чадахчгүй мөнгөгүй байсан үе байсан. Тэгээ өөрөө болохоор зөвхөн л бүжигчин болох мөрөөдөлтэй охин яг энэ хотод ирж байсан. Тэгээд эрэхтэй хамгийн тийм хэцүү одоо яг neighborhood гэж ярьдагтэй хөрш холбооны юм газраас нь ингэж дүүргээс эхэлж исэн гэж ярьж байлаа. За тэрээр Марта Грахам айлван айлигийн орчинд одоо яг тийм газруудын орчинд бүжиглэж клубүүдээр яваад жижиг хамтлагуудын дунд нь дуулаад хоорт нь байгаад бас бөмбөр тоглож өөрийгөө олонний нүдэнд яаж зарах вэ гэдгийг яг тэр мөчөөс л эхэлж ингэж сурч эхэлсэн байгаа юм л та. Жижиг юм пабуудаар ч юм уу тайзуудаар ингэж явж ингэж хүмүүсийн ард бүжиглэж дуулж эхлэхдээ энэ мэдрэмжийг аваад за тэгвэл эндээс би магадгүй авьяастай ээж магадгүй. Энээс нэг зүйлийг нь олоод авчих юм бол яг ингээ энд л яг ингээ байр сууриа хөлөө олчих юм бол би цаашаа явах бас юм юутай бэн шүү гэдэг өөрийгөө тийм итгэлийг авсан гэж. За 1979 онд Францад Патрик Хернандез гэдэг юм диско шоунд оролцож байгаад тэгээ буцаж Нью-Йоркт ирээд хэд хэдэн рок хамтлагт дуулсан байдгийн. Дараа нь Sire Records гэдэг газартаа гэрээ байгуулад 1983 онд анхны цомог болох Madonna гэдэг цомгоо гаргасан байдаг. За энэ цомгоос Holiday, Borderline, Lucky Star зэрэг айгуу тийм хит болсон дуунууд нь гарч ирсэн. Тэгээ мэдээж тэр бүжгийн клубын охиноос үндэсний хэмжээний од болох одоо замналаа ингэж эхэлж исэн гэж хэлж болно. За гэхдээ Мадоннагийн хамгийн одоо өөрөө шийдэж хамгийн одоо том буюу одоо зөв хийсэн зүйл нь зөвхөн дуулахаасаа гадна өөрийгөө брэнд болгож чадсан байгаа юм л да. Зөвхөн гоё хоолойны эвсэгхэн байгаад ч юм уу хоолойныхаа чадлаар ингээ гой дуугаар гарсан даа биш. Гол нь яг тэр өөрийнхөө байгаагаараа одоо загвараараа биерээ хилэмжээрээ ч юм уу те яг тэрнгээр ингээд өөрийгөө брэнд болгож чадсан байгаа. 1980-ад оны эхний одоо MTV Awards гэж байдаг байсан шүү дээ. Тэгэхээр MTV Awards-ын үеэр их од болж гарч ирсэн гэж хэлж болно. Мадонна яг хэрэгтэй үедээ гарч ирсэн ч гэж хэлж болдгийн. За яагад яг тэр үед чинь хүмүүс ихэвчлэн ийм хайрцлагдсан ийм байдалтай байдаг гэсэн яад бол нэг эмхтэй дуучид маань ч юм уу нэг тийм торон хувц өмсөөл нэг бие ил гарсан хувц өмсөөд ч байдаггүй байсан. Тэгэхэд Мадонна л торон хувц өмсдөг байсан. Янз бүрийн нөгөө нэг шашин шүтлэг рүү хит их ингэж ордоггүй байсан чинь Мадонна л тэр үед одоо загалмай энэ тэр янз бүрийн ийм зүйлтүүдийг буруу зөрөө харуулаа зүгээ гараад ирсэн байдаг нь мэдээж нэг шашин одоо юу гэдгийг Христэд итгэгчдийн дургуслыг маш их хүргэж гарч ирсэн. Мэдээж тэр үед чинь бас ингээд эмхтэн юм болохоор ингээд юу нүцгэлэх байтгаа ингээд мөр зөр ил гарсан хувц хүртэл crop top гэж ярьдэн штэ. Тэр мэрийг гаргадаггүй байхад Мадонна л яг л тийм дресс өмсөөл, тийм хувц өмсөөл гарч ирэл ингээл айгуу тийм шийдэмгий, эрч хүчтэй, хайцгүй гарч иржсэн. Анх удаагаас эрзэнэн бугуйвч бас ингээд гарч ирж байгаа эмхтэйчүүд дундаас шаргал үстэй те блонд түнхтээ уруулын бодгон тод улаан байх жишээний ч юм уу. Тэгээд яг тэр үнгэрээ юу хэлэх гэжсэн бэ гэхээр одоо бид нар чинь одоо нэг Pretty Woman гэх кино үзэхэр чинь Julia Roberts-ийн бүтээдэг дүр байдаг та. Одоо бие үнэлэгч. Яг тэр шиг бие үнэлэгчийг ингээ хувцалсан айгуу тийм айцгүй эмхтэн хүн гарч ирэл өөрийнхөө биеийг зүгээр тайзан зар зарчиж байгаа байхгүй. Тэгэхээр би ариун охин биш гэсэн тийм дүрийг гаргаж ирээд тийм харц шидээл те. Тэгэд энэ бүхэн нь болохоор яг тэр үедээ 1980-ад оны эхний одоо тэр үеүүдэд болохоор Америк даяар өсвөр үеийнхнийг бүр ингээ галзууруулсан хэмжээний ийм том сенсац тарьж байсан гэж хэлж болно.
За бидний сайн мэдэх одоо дуу байдаг да. Like a Virgin гэдэг юм дууг сонсч ирсэн үү таад? 1984 онд анх гарсан Like a Virgin бол одоо Мадоннаг зөвхөн од болгоод одоо болоогүй бүр нэг тийм одоо бэлэг тэмдэг болгоцсон байгаа байхгүй юу. За тэгэхээр дууны нэр болохоор өөрөө л нэг юм хангалттай өдөн хатгалах болчихж байгаа юм. Онгон мэт гэдэг одоо мөртлөө онгон мэт гэдэг үг байхгүй юу. Одоо Like a Virgin гэдэг чинь онгоо юм шиг гэдэг. Ийм нэртэй дуу гаргаад тэгснэ дууны уур амьсгал нь одоо тайзны хөдөлгөөн энэ төр нь болохоор ингээ шаал ондоо тэрнтэйгээ авцахгүй. Тэгснэ хурмын даашинцтай дүрслэл энэ төр ингээл гарч ирэл тухайн үеийн телевизийн одоо ёс суртахууны одоо ёс суртахууны баримталдаг шүүмжлэгчид одоо юу л гэдэг те тэр болгоныг ингээд баг ухаан алдуулсан одоо ухааныг нь балартуулж исэн байгаа юм л да. Тэгэд тэрийг үзчихсэн хүмүүс болохоор юу энэ Мадонна гэдэг чинь баг л манай pop соёлыг те ийм тийм соёлыг зүгээр завхруулж дууслаа. Наад нэг юм ч одоо юу гараад ирсэн юм бэ? Баг урлагийн бие үнэлэгч гэдэг шиг те ийм хүнийг ийм дуулуулад байж идэг гэснэ онгом юм шиг гэд өсвөр насны залуу хүмүүсийг уруу татаад байж таамаш тэгээд маш их сенсац тарсан байгаа юм л да. Тэгээ би энэ дууг болохоор 1984 онд гарч ирсэн үг гэдэг би саяхан мэдчих авсан л та. Анх сонсохдоо би нэг Britney Spears, Christina Aguilera энэ чи 2003 оных баха. MTV дээр ч үл нэг юм бас нэг амар том хөгжмийн awards дээр ингээд дуулаа гарч ирдэг байхгүй юу. Тэгсэн чинь Christina Aguilera, Britney Spears хоёр ч ингээд ийм хоёулаа ингээд ийм хурмаа их гэж байгаа сүд бүсгийн дайшинстай гарч ирээд ингээд дуулж муулаад ингээд тэрэнгүр чинь шал малаар ингээд мөлхөөл амар тийм секси дүрмөр зург үзүүлээд байгаа байхгүй юу. Тэгсэн чинь араас нь бол Мадонна гарч ирэхдээ нэг ийм эрэгтэйлэг хувцастайш одоо юу гэвэл яг костюм bijэхтэй дээрээ малгай залгаа өмссөн байдаг баха. Эрэгтэй бараг л хүргэн одоо сүт залуу шиг гарч ирээд тэгээ тайзан дээр бүр ингээд үнсэлцэж энэ хоёр эмэгтэй тэгээ Бритнитэй ч илүү айл нэгэнтэй ингээд үнсэлцэж бас шууган болж байсан байхгүй юу. Тэгэхээр яг энэ дуу анхнаасаа л 1984 онд яг л тэр одоо тайзны хөдөлгөөн хурмын даашинцаа гарч ирснийг нь 2003 оны тэр яг тэр үеэр бас ингээд алдартай 3 дууч манай амьлуулаа гаргаад ирсэн дахиад нэг юм сенсац болж ирсэн. За ялангуяа тэр 80-аад оны MTV Video Music Awards гэж ярьдэн шүү дээ тий. Тэрэн дээр хурмын даашинцтай. Тэгээ ялангуяа бүсэн дээрээ Boy Toy гэж бичсэн байдалтай тайзан дээр гарч ирээд шалан дээр өнхрөөл дууга дуулна гэдэг бол зүгээр л тэр үеийн шүүмжлэгчдийн нүдэн дээр бол зүгээр бусармаг зүйл байгаа байхгүй юу. Тэгэд өнөөдөр ингээ харахад болохоор энгийн мэт санагдчих магадгүй л дээ. Яг гэвэл одоо тэрнээс бүр цааш зүйлсийг бид нар харцсан учраас гэхдээ 1984 онд бол энэ Америкийн охидыг эвдэж байна. Залуу хойч үеүдгээ зүгээр садар заманд урайллаа антар гэсэн нэг юм тийм одоо Америк даяар буюу одоо дэлхий даяар дараа нь ингээд тарсны дараа ингээд шууган болж исэн зүйл байгаа даа. Гэхдээ харин Мадонна яг үүнийг хүссэн юм шиг байна лээ. Яг л тэр анхнаасаа л шууган дуулаанаас юусаа айдаггүй харин тэрийг нь өөртөө ашигтай байдлаар ингээд ашигладаг байсан. Хүмүүс бүр ингээд уурлаад уцаарлах тусам тэр улам гой болдог, тодордог тий. Бүр ингээд муулж байгаа муулсных нь хэрээр ингээд дээшээ ингээд бүр амар цойлдог төрлийн эмхтэй. Хэвлэлүүд ингээ шар хэвлэлүүдтэй түүнийг энэ хүн одоо хитэрч ийна гэ бичих тусам одоо тэгээд өсвөр насны охид болохоор одоо юу гэдэг юм бэ? Би ч гэсэн өөрийнхөө байж болох юм байна штэ гэдэг өсвөр насны одоо Америкчууд ч юм уу те ингэж харж эхэлсэн гэж байгаа. За яг нэг ингэж анх удаага ингэж одоо юу гэдэг юм бэ? Хүний нүдэнд ороод олны нүдэнд буусан гэж байгаа. За тэгвэл одоо ингээд хайр дурлал руу н орцгоё. Мадоннагийн одоо нэр холбогдсон хүмүүсийн жагсаалт бол өөрөө бүр ингээд Холливуудын түүх шиг урт байхгүй юу? Одоо хинтээж уулзаад хэнийг нь чаажуугаар нь хаагуур нь оруулж гаргаад идгийн бүр уулзаагүй уучраагүй гэхэд баг л байна уу гэмээр маш урт листтэй. Гэхдээ хамгийн одоо олны танилуудын дундаас гэх юм уу одоо дуйлан дагуулж исэн хамгийн одоо том гал цогтой хэрнээ бас нэг токс гэж ярьдэн шүү дээ. Хортой харилцаатай хайрын түүхтэй харилцаа нь юу байсан бэ гэхээр жүжигчин Шон Пентэй гэрэлжсэн явдал байгаа. За Мадонна Шон Пентэй 1985 онд гэрэлсэн. Тэгээ тэр үед болохоор Мадонна попын хамгийн халуухан эмэгтэй. Харин Шон Пен болохоор Холливуудын хамгийн ширүүн ааштай залуу жүжигчтэй нэг байсан.
Тэгэд хоёулаа залуу байлаа, хоёулаа л амар алтар нэртэй. Тэгэл хоёулаа бас нэг өөртөө бүр ингээд өөрийнхөө хүмүүс байгаа байхгүй юу? Яг л ингээд хинээс ч үг дуулдаггүй. Тэгэд мэдээж яг ийм хоёр хүн чинь бол ингээд хэвлэлийн папараззи энтрийн хүмүүсийн дунд бол зөвхөстэй жинхэнэ баг ингээд хүсдэг зүйл нь. Тэгэд хоёулаа бас нэг папараззид аягүй өртөх дургу байсан гинэ. Тэгэхээр мэдээж ингээл папараззи одоо л бусдын атаархал тэгэл ийм тийм юмнууд гэх ингээл бүх юмыг ингээд холиод бодохоор энэ хоёрын харилцаа гэрлэлт бол зүгээр л папараззи болон дэлхийн нүдэн дээр байсан гэж хэлэхэд болно. За тэдний гэрлэлт нь 1985-аас 89 оны хооронд одоо ингээд 4-5 жил үргэлжилсэн. Энэ хугацаанд одоо хэвлэлээр бол мэдээж хэрүүл маргаан одоо энэ хоёрын хоорондох хардал сэрдэлт бүр цаашлаад ингээд хүчирхийллийн тухай маш олон мэдээлэл гарсан байдаг. Зарим нэг хитрүүлсэн яриаг нь дараа нь сүулт нь Мадонна өгөөсгөж байсан л да. Тэгээд шар хөвлүүд чинь ингээл цааш нь ингээл нэг юмний жижигхэн сэжиг одоо юу булан авчихар ингээд цааш нь ингээд ургуулад бүр амар болгож ярьдэн штэ. Яг тийм айхтар тийм болоогүй гэж ярьсан байдаг. Гэхдээ нийтээрээ тэдний одоо харилцаа маш ширүүн тогтургүй одоо юу гэмдэ нэг нийлж идэг, нэг салж яадаг гэлээ. Яг тийм амар хэцүү токсик байдаг гэдэг нь бол угаасаа нийтэр бол мэддгээ хүлэн зөвшөөрдөг. За тэгэхээр энэ гэрлэлтээс одоо Мадонна юу ойлгосон бэ гэхээр би хатуу эр хүний эхнэр болоод ингээл баригдаал базуулаад амьдраад идэг эмэгтэй биш шүү гэдгийг өөрөө мэдэрсэн гэж байгаа. Бас нөгөө талаасаа тэр өөрийнхөө одоо карьер бас бие даасан төр төрхөө гэрлэлтийн дотор ингээд хүнтэй гэрлснийхэн төлөө энэ бүхнээ ингээд би аалдахгүй. Би бол одоо юу гэх юм бэ? Хувь хүн. Би хизээч нэг муу 90 доор ингээл базуулчаал одоо миний нөхөр ч юу ч юм хамаа алах. Зүгээр нэг ингээд сайхан амьдрах гэдэг ингээд явахгүй. Би бас өөрийнхөө карьерийг хөөн. Би өөрийнхөө дүр төрхийг алдахгүй гэд. Яг энийг харуулсан гэж ярьдаг. За тэгээд энэ үүний дараахан болохоор Papa Don't Preach. Мөн Like a Prayer гэх нэг ийм лаглаг дуунууд гаргасан. Тэгээд 1986 онд болохоор Papa Don't Preach гарлаа. Энэ яадаг одоо ингээд хөрвүүлж ойлгох юм бол аава битгий номлоод гэдэг нэртэй дуу байхгүй юу. За энэ дээр болохоор жирэмсэн болсон залуу охин одоо аавда хүүхдэд төрүүлэхээр шийдснээ хэлж байгаа дуу л да. Одоо мэдээж ингээд шууд гаргангуут одоо юу гэдгийг өсвөр насны хүүхэдтэй аавда хэлэл би ингээд жирэмсэн болцсон би аавгаа хүүхдээ гарна гэд ааваас эсэргүүцэд аавынхаа одоо эсрэг ингээд байгаа хүүхдийн талаар дуу гарсан чи Америкт аяра шууд ингээл дуйлаа шуган болол маш их маргаан эсэргүүцэл дагуулсан байдаг. Яг бол одоо үр хөндөлт өсвөр насны жирэмслэлтэй эмэгтэй хүний одоо сонголт энэ бүгдийг одоо нэг дор нь ингээд манай поп дуучин маань ингээд дотор нь ингээд багтаага гаргачихсан байгаа юм. За дахиад нэг дуулаа. За дараа 1989 онд Like a Prayer гэдэг дуу гаргачихсан. За энэ бор бол бүр гал. Яасан бэ гэсэн чи одоо сүм хийд дээрэс нь одоо тэр дуун дээр юу гардаг вэ гэсэн чинь сүм хийд гарч байгаа. Түнхтэй хар арьстай буюу одоо өнгөт арьстай гигантэн гаргаад ирж байгаа. Тэгсэн чи бас нэг загалмайг болохоор ингээд видео клип дээр ч юм уу энэ дуун дээр болох ингээд шатаж угаар ингээд дүрсэлчихсэн. За тэгээд шашны дүрслэл одоо дотн харилцааны буюу одоо сексийн бэлэг тэмдэг гэж ярьдаг те. Энэ төрний одоо даалдуутах, гим нүгэл, хүсэл тачаал гэл энэ бүхний юм холимог гаргасан дуу байгаа юм. За эннийхэн талаар энэ дуу гаргангууд нь Ватикан гэж ярьдэн штэ. Ватикан гэдэг. Ватикан бол одоо ялангуяа Христ итгэгчдийн хувьд болохоор ингээд хамгийн том одоо цөмөн гэсэн үг л дээ. Ватикан хүртэл айгу дургуутслыг илэрхийлж байсан. Тэгээд үүнээс болоод дуун гарснаас болоод Пепси түнхтэй хийсэн сурчлагынхаа гэрэг цуцлж байсан юм байна. Харин тэгсэн чинь Мадонна яасан бэ гэсэн чинь ерөөсө бууж өгөөгүй. Харин ч энэ бол урлаг юм. Энэ бол миний хэлэх гэсэн санаа, хэлэх гэсэн зүйл. Тийм болохоор би гаргасан дуунаас ичихгүй байна. Харин ч би энийг хаасаагүй дуулна гэд байр суурь хадгалаад үлдсэн байдгийн. Тэгэхээр маш их зөрөгтэй, маш их тийм өөрөөр сэтгэдэг эмэгтэй гэдэг нь харагдаж байна. За тэгэхээр ерөнхийдөө иймэрхүү зүйлээс болохоор гол стратеги нь харагдчихлаа юм л да Мадоннагийн. Тэгэхээр тэр одоо ариун зүйл ба тачаангуй зүйл хоёрыг одоо зориуд хооронд нь мөргөлдүүлдэг юм шиг. Тэгснэ католик охин байснаа одоо охин байж байгаа штэ юм христийн итгэлтэй юм католик гэр бүлд өсөж төрөнсөн охин байжснаа өнгөрсөн одоо түнд болно гэд одоо юу гэх юм бэ сүмийн загалмайг зүгээр нэг тийм гоёл моёлоор биш харин ч бүр ингээд сүмийн эсрэг
босоод ингээд эсэргүүцлээ илэрхийлээд байгаа зэвсэг болгоцсон юм залмаа энтриг. Тэгэхээр нэг эннээс болоод бас нэг өөрийнх нь тийм гаж сонирхол ч юм уу эсвэл нэг тийм өрмөц сонирхлыг ингээд гаргаад ирж байгаа гэсэн үг ээ. За тэгээд дараагийнх нь бас нэр холбогдчихсэн хүн бол Warren Beatty гэх нэг залуу байгаа. Тэр нь болохоор Холливуудын одоо Don Juan гэж нэрлэгддэг. Буюу одоо Мадоннагийн бас олонд илчилсэн камерын өмнө байсан хайруудынх нь нэг ээ. За Don Juan гэдэг хүнийг одоо хэрвээ хин нэгэн танд энэ өстө Don Juan шиг гарав штэ гэд хэлэх юм бол асар хүүхэмсэг залуу гэсэн үг шүү заяа. Бараг л эмхтэй хүнд одоо амар дуртай гэсэн. Тэгэхээр 1990 онд Мадонна маань жүжигчин найруулагч Warren Beatty-тэй нэр холбогдчих байлаа. За тэгээд тэр болохоор хоорондоо болохоор Dick Tracy гэдэг кинонд хамт одоо тоглоод хамт тэн дээр ажилласан болохоор ингээд танилцсан байгаа юм. За Beatty болохоор Hollywood-ийн одоо домогт одоо миний хэлснээр асар их хөөхөмсөгээр Madonna болохоор мэдээж попын хамгийн одоо юу гэдэг юм бэ гал асаасан нэг айдсгүй аюултай эмэгтэй гэдгээрээ угаасаа одоо танигдаад эхэлсэн байгаа. За тэгээ хоёулаа нийлээд ингээд мэдээж хэвлэлийн салбарын хэвлэлийнхний болгоо зүгээр ингээд гарч гаргаал хамтаа зургийн тавиал ингээд дараа дараагийнхаа сонин хэвлэлүүдний шар мэдэн гаргаж байгаа юм мөрөөдлийн хосолчж байгаа байхгүй. За тэдний харилцаа Madonna-гийн Truth or Dare баримтат кинонд ч гэсэн туссан байдгийм байна. Тэгэхээр Madonna бас өөрийнхөө бас үнэ хэл эсвэл бол одоо шийтгүүлч гэдэг юм уу те одоо монголоор орчуулах юм бол ийм баримтат кинонд дэр нүртэл ингээд өөрсдөө харилцаа гаргасан байдгийм байна. За Beatty гэдэг залуу болохоор одоо энэ найруулагч маань те камерын өмнө одоо амьдрах Madonna-г их гайхдаг байсан байгаа юм л та. Тэгэл яагаад ингэж хамаг юм ингээл илэн талангуу хэлэх гээд идэг юм бол хамаг юм ингээл илчлээд идэг юм бол заримдаа шиг ингээд Madonna-тай байхад залхахтай шүү гэл яг тэгж тийм хандлагатай байсан. Яг бол тэр 90-ийн хувьд яг өөрийн бас хитрхи хүүхэмсгийн тийм байж болно. Гэхдээ хувийнх нь амьдрал нь бол хаалттай байх ёстой зүйл гэдэг дээр итгэлтэй байдаг гэсэн гэж байгаа. Харин Madonna-гийн хувьд болохоор миний хувийн амьдрал бол угаасаа тайзны үргэлжлэл юм. Ерөөсөө хамаагүй үнэхээр чи надтай хамт байгаа бол би одоо өөрийгөө бусдаас нуухгүй, өөрийнхөө сонирхол, өөрийнхөө хүслийг нуудахгүй болохоор чи ч гэсэн битүүрийн харилцаа ч гэсэн бусдад нээлттэй байх хэрэгтэй гэдэг юм зарчмыг баримталдаг гэх юм уу? Тэгэхээр яг ийм тийм энэ хоёр ертөнцийн мөргөлдсөн гэсэн үг. Тэгэхээр Beatty нэг талаасаа Madonna-д Hollywood-ийн хуучин сургуулийн одоо нэг тийм одоо юу юм бэ Madonna-гийн хувьд болохоор нэг тийм хуучмсыг эрэгтэйг ингээд санагдуулсан юм шиг байна. Ягдгүйл нэг тийм нууцлаг өөртөө ихтэй эмгтээчүүдэд дуртай тэгээ бас нэг тэр оргийн нэг тийм шалчгар далчгар биш юм шиг санагдсан юм яасан. Харин Madonna болохоор түүнээс ч илүү бүр тэрнээс илүү нээлттэй одоо юу гэм бэ би өөрийнхөө скандалыг одоо дуулан шоуг нэг найруулад одоо найруулж зуураад тэгээд дэлгэцэн дээр тавина гэдэг төрлийн эмгтэй байсан байгаа юм. Тэгээд энэ орчин нэг юу н мөргөлдөд ахаар сүлдээ салсан баг. За 1990 онд гарсан Vogue бол зүгээр нэг бас нэг бүжгийн дуу байгаагүй. Энэ болохоор одоо Нью-Йоркийн Queer Ballroom одоо соёлыг одоо дэлхийн бүр pop тайз руу гаргасан юм мөч болсон. Тэгэхээр одоо Madonna gay клубүүд, drag queen гэж ярьдэн шүү дээ тий. Тэгэхээр ийм тиймэрхүү одоо нийгмийн давхаргын underground гэдэг буюу нуугдмал хаалттай ертөнцийг одоо ингээд бий болгосон дуу гэж гарч ирдэг. Зарим хүмүүс болохоор түүнийг болохоор одоо яг энэ гей соёлыг ч юм уу те drag queen-ийн одоо нэг ийм соёлоодыг нийтэд гаргасан гэж магтдаг бол зарим нь энэ тэр соёлыг өөрийн оддын одоо юу гэх юм бэ хувийнхын карьерийг өсгөх гэж ашигласан гэж шүүмжилдэг юм байна. Гэхдээ яа харахгүй юу нь үнэн бэ гэхээр одоо Madonna 1980-аас 1990 оны хооронд одоо дэлхийд даяар одоо Америк даяар түлхүү гэхдээ дэлхийд даяар айдас дагуулдаг байсан одоо дох гэдэг те дох ч одоо бас нэг дааврын олдмол хомсдол илүү те яг энэ дох гэдэг өвчний айдас хүйдэс гээ хүмүүсийг гадуурхах уур амьсгал энэ төр гэ те энэ болгоныг одоо өөрийнхөө дүр төрхийг ашиглан попын одоо соёлоор дамжуулан гол тайзнаар гаргаж өгсөн хүмүүсийн нэг бол яа харахгүй мөн үү. За
Мэдээж тэгээд түүний одоо sexuality гэж ярьдэн штэ. Өөрийнх нь одоо тэр дүр төрх нь болохоор зөвхөн эрчүүдэд зориулсан юм тачаангуй эмхтэй биш болгосон байгаа юм. Тэгээд Мадоннагийн одоо тийм өөрийнх нь секси дүр төрх бол одоо queer, drag, тэ фэшнараа, загвараараа дамжуулан одоо бас хэн болгоны ингээ яриад идэггүй клубын харанхуй булан ертөнцийн энэ ухаж төнгөсөн нэг юм бүгд бодит ертөнцийн холилдсон нэг юм том театрыг бий болгосон гэж хэлж болно. За 1992 онд явж байгаад мань нөхөр одоо энэ бол хамгийн бас өөрийнх нь карьерийн хамгийн их шуугиан дагуулсан бас шуугиантай хамгийн их үзен ядагдсан бас өнөөдөр эргэн харахад хамгийн зоригтой үе нь юу байсан бэ гэсэн чинь тэрээр өөрийнхөө кофений одоо ширээний фото ном гаргасан байгаа юм. За номных нь нэр болохоор SEX гэд нэртэй, sex гэд нэртэй. За секс нэртэй кофений ширээний фото ном гаргасан байдгийн. За тэгээд мэдээж дотроо ингээд өөрийнх нь зургууд те нүцгэн одоо юу ч байдгийн тиймэрхүү бас ил тод зургууд, фантазнууд, эротик дүрслэлүүд те за нэг тиймэрхүү одоо нэмэх 21 талдаа өнгө айс. За тэгээд дээрэс нь одоо ном юм чи мэдээж одоо эмхтэй хүн одоо яаж бие эзэмшиж яаж эрчүүдийн эмхтэйчүүдийн ч юм уу те хүүс харгалзахгүй хүмүүсийн анхаарлыг татах вэ гэдэг энэ бүхнийг нэг номонд хийцэн байгаа юм л та. За ном гаргасныхаа дараах нь эротика гэдэг цом гаргасан байгаа. Эротика буюу эротик гэсэн үг шүү дээ те. Энэ мэдээж цом нь болохоор одоо хүсэл тачаал, өвдөлт, хавдалт одоо тэгэл одоо дур ханах те хяналт одоо хайр дурлал токсик гэл доохын үеийн айдас хүйдэс ганцаар тэгэл бүх зүйлийг ингээд шингээж гисэн бүх зүйлийг гаргасан юм том цомог болж гараад тэгээд бүр ингээд бүр хит болсон гэж байгаа байхгүй юу. За тэгээ энэ талаар хэвлэлүүд одоо юу гэж шүүгсэн бэ гэхээр Мадонна одоо хитэрлээ чи одоо эмхтэй хүн юм байгаа ч те энэ эмхтэйстэй ёс суртахууныг эвдэж байна. Тэр урлаг биш бүр өөрийгөө урлаг талаас нь хийхгүйгээр зүгээр л анхаарлыг өөртөө татахын төлөө иймэрхүү тэнэг зүйл хийгээд байна гэж шүүгэж эхэлсэн. Харин эрэгтэй рок одууд болохоор одоо юу гэх юм бэ одоо дотн харилцаа ариг тамхи хар тамхи ч юм уу те эсвэл хүүхнүүдийн тухай ингээд дуулж муулж яхад ингээд эр хүн штэ. Эр хүн юм чи одоо тэгэл сайхан эмхтэйг хараад ингэ буруугүй штэ. Эр хүн буруугүй өнтер гэж өнгөрөөдөг байсан бол харин Мадонна энэ зүйлээр ингэж гаргаж ирснээр харин ч бүр одоо хил амд орсон байгаа байхгүй юу. Түнхтэй өө чи эмхтэй юм биш чи ийм болж байгаа юм бэ. Яагаад ингэж наачинстэй бүр завхаа юм аа өнтер гэх нэг юм. Иймэрхүү өөр одоо үзлийн ялгуурлалт гендрийн эрх тэгш бус байдлыг одоо гэх юм уу илүү тод гаргаж ирсэн гэж хэлж болно. За тэрээр хэлэхдээ ингэж хэлсэн байдаг л дээ. Би өөрөө маш их өндөр дур тачаалтай. Одоо ийм хүсэл зоригтой эрмэлзэлтэй хүн. Би өөрийнхөө биеийг захирдаг. Би өөрийнхөө сонголтыг хийдэг. Би өөрөө бусдад яаж өөрийгөө гаргаж ирж харуулмаар тэр өнцгөө гаргаж одоо эрхийг би өөрөө шийдтгээ гэж хэлсэн байдаг. Тэгэд энэ нь болохоор хүмүүсийг жоохон айлгсан юм шиг байна. Учир нь одоо pop соёл эмхтэн хүнийг одоо зүгээр нэг хүсэгдэх объект болгож чаддаг байсан ч өөрөө хүсдэг субъект болгоход нь бэлэн биш байсан гэдгийг нь харуулж байгаа юм л да. За ингээд цаашлаад явж байгаа цаатах маань Мадонна чинь Tupac Shakur гэдэг бас нэг юм алдартай рэпер байдэн шүү дээ тий. Одоо өнгөрчихсөн хар залуудаа ингээд хүнд буудуулаад өнгөрцөн байдаг баха. Алуулаад өнгөрчихсэн байдаг. За тэгэд хамгийн сонирхол татах одоо юу гэдэг юм дээр relationship буюу харилцааных нэг бол угаасаа рэпер Tupac Shakur байсан. Тэгэд 1990-ад оны дундуур нэр холбогдож байсан. Тэгэд энэ харилцаа болохоор олон жилийн дараа ч гэсэн илүү их яригдсаар л байдаг. Тэгээ Tupac шоронд байхдаа хүртэл Мадоннад бичсэн захидал нь одоо дуудлага худалдаа хэвлэлээр гарч тэдний харилцаа зүгээр нэг цуурхал байгаагүй гэдэг нь олон нийтэд ил болсон байдаг. За тэрээр одоо захиандаа бичгтээ Tupac маань тэр захидалтаа одоо өнгөт тарст эрэгтэй хүн цагаан эмэгтэйтэй байх нь өөрийнх нь имиж одоо улс төрийн байр суурь цөргөөр нөлөөж магадгүй гэсэн санааг одоо тэрэн дээр санаа зовж байсан утгатай зүйл бичсэн байт юм бэлээ. Энэ болохоор одоо зөвхөн одоо юу гэдэг хайр дурлалын асуудлаар хязгаарлагдаад өнгөрөхгүй харин арьс өнгө одоо яг тэр үеийн хип хоп одоо ертөнцийн хатуу ертөнцтэй Мадоннагийн одоо гаргаж ирж байгаа цагаан поп хатны дүр төрх дээрэс нь Тупагийн одоо хар радикал гэж ярьдэн шүү дээ. Эрэгтэй имиж энэ бүхэн одоо мөргөлдсөн болохгүй одоо наад шугамыг давж болохгүй гэсэн одоо тэр харилцааг
одоо мөргөлдөөнийг гаргаж ирсэн харилцаа байсан гэж хэлдэг. За энэ харилцаа богино байсан ч гэсэн Мадоннагийн одоо яг ингээд бодсож исэн ингээд түүхүүдийг нь хисториг ингээд дотроо бол хамгийн домог болсон хэсгүүд энэ гэж үзсэн байдаг. Учир нь хоёр хүн хоёулаа өөр ертөнцийн босгочд буюу одоо төлөөлөгчд байж байгаа байхгүй юу? Нэг нь попи, нөгөө нь рэпинг. Нэгэн цагаан эмхтэй тэгээд эрх мэдлээ одоо баяг дотн харилцаа энэ тэр одоо секси дүрээрээ илэрхийлдэг бол нөгөөх нь ингээд өнгөд арьстай эрэгтэй ингээд маш их тэр үеийнхэн уур хилэн улс төр удамжны одоо тэр бүх ингээд ийм зүйлээрээ илэрхийлдэг байсан болохоор ингээд хоёр өөр ертөнцийн гэж хэлсэн байдаг. За тэгээд саяхан бас Деннис Родманыг бас үчийн хөтөлбөрөөрөө бас ярьсан байгаа. Тэгэхээр Мадоннагийн бас одоо Деннис Родман гэд буюу одоо алдарт сагсан бөмбөгчин хүнтэй одоо өмнөх одоо юу гэдэг юм бэ? Нэр холбогдож байсан юм билээ. Тэгэд энэ хүний талаар би ингээд яг бичсэн нэг комментиг нь олж мэдсэн л дээ. Тэгсэн чи юу бичсэн чи ингэж үцэлээ. Мадонна түүнээс одоо хүүхэдтэй болохыг маш их хүсэж байсан тухай ярьсан байлээ. Тэгэд тэрээр хэлэхдээ Мадонна надтай ингээд ойртоо дотн харилцаанд орохдоо бэлгэвч хэрэглэхийг шууд хоригдсон гэд дурдсан. Тэгээ яагаад гэсэн чинь яагаад гэвэл би чинь өөрөө яг хүүхдийнх нь эцэг болоход өстө бие махбодын хувьд өстө одоо төгс загвар гэж харсаа намаа гэд хэлж байгаа юм. За тэгэд өөрөө тэгэд бас цаашлаад ингээд хэлэхдээ бас нэгэн одоо ярилцлаганд хэлэхдээ Мадонна ингэсэн гинэ өөртөө би чиний одоо бүх дуслыг дотроо үлдээмээр байна. Одоо дуслыг тэмэж байгаа зү үрийн шиг одоо юу л эдгийн те эрэгтэй эмэгтэй хоёр хүн хоорондоо унтаж хөвтөнгүүд одоо дур ханаад хүслийн шингэн те. Тэгэхээр би чиний одоо бүх ингээд хүслийн чин шингэнийг бүр тусалж үлдээхгүй дотроо үлдээмээр байна. Чиний хүүхдийг гаргамаар байгаа учраас би үүнийг зүгээр орхихгүй өнтер гэд бичиж байсан гинэ. Яг энэ Деннис гэдэг залуу руу. За тэгэд энэ нь болохоор бас нэг өөр болгон ярилцлагандаа ч юм уу эсвэл Мадонна бичсэн гэдэг яриад байгаа нэвтрүүлгүүдээр ингэ яриад байгаа байхгүй юу. Тэгээ сүүлдээ бас ингэ өөрийнх нь хэлснээр болохоор ингэсэн бэлээ. Мадоннатай унтах бол бас их сонирхолтой л байлаа л да гэд. Яасан бэ гэсэн чинь цаа чинь яг уу яг амар акробатчин шиг байсан гэж хэлэхгүй энэ алархаа байсан гэж хэлэхгүй. Гэхдээ бас нэг тийм акронд байгаа нэг хөлтөө загас шиг байсан гэж хэлэхгүй. Тэр надад юу гэсэн ч үгүй. Нэг орд хүнжлэхэн ажил дээр жоохон тиймэрхүү гэж хэлээд байгаа мó эсвэл сэтгэлд нь хүрээгүй гэж хэлээд байгаа мó те. Тэгэхээр энэ болгоныг бас ингэж хэлчихэж байгаа маа. За хамгийн анх алдарт гарахаасаа өмнө ч нү яг тэр хавцаана Басквет гэдэг нэг юм бас нэг юм залуутай бас нэр холбогдож байсан юм билэ. За тэр нь болохоор яг тэр үедээ яг урлагийн ертөнцид гялалтсан од байсан байгаа. За энэ үедээ болохоор энэтэй хүнтэй үерхэд бас удаагүй байсан ч гэсэн ингээд тэр залуу нь харт амхинд их донтцсон байсан учраас салхаас өөр аргагүй байсан гэж байгаа байхгүй. Тэгэд өөрөө ингээд зураач залуу заяа. Зураач залуу ингээд би ингээд нэг Мадонна хэлсэн байгаа. Би ингээд хажуудаа унтж байгаа л ингээд сэрхээр зүгээр ор хоосон бичдэг гэсэн. Тэгэл гайхал шөнийн 4 цагт энэ хайчиж угаал араас нь явахаар зүгээр нэг юм дүрслэх урлагийнхаа өрөөнд орчихсон зүгээр зураг зураал ээждэг гэсэн. Яг онгод нь орж ирэл шүн дунд босч яваа зураг зурдаг гэсэн. Энэ хүнээс би ингээд тэр намайг үнэхээр гайхшруулж алмайруулж бас ингэж надад үнэхээр нөлөөлсөн сайнараа. Тэгэд энэ залууд би л үнэхээр хайртай байсан. Бараг л энэ хүнтэйгээ л одоо насан туршдаа хамт байна. Энэ үнийгээ л сонгоно гэж бодож байсан ч таанч ийм болохгүй мансуурлах зүйлийг хэрэгэлдэг байсан болохоор би салсан гэж хэлсэн байдгаа. За тэгэхээр нэг иймэрхүү нэг эмгэнэлтэй юм байгаад байгаа юм л да бас. За ингээ ботхоор Мадонна жирийн нэг одоо юу гэдэг юм бэ? Бас нэг юм гайгүй залуучууд татагдахаасаа илүү бас нэг юм тийм байд бой талтай хүмүүс их татагддаг юм болоо гэж бодсон. Яагаад вэ гэхээр бас нэг хүнтэй холбоо сүлбээ ингээд учруулсан байсан нь өөрөө болохоор нэг юм тийм хүүхэнд дуртай
ч юм уу эсвэл bad boy талтай хүмүүс нэг татагтаад ингээд уулзаад тэр нь бүтлгүүтэй болоод байгаа байхгүй юу. За нэвтрүүлгийн цаг маань айгүй хурдан яваад байна. Тэгэхээр би гяс ингээд товчлоо явчихъя. За мэдээж цаашлаад Мадонна маань явсараад ээж болсон 1906 онд Мадонна охин Лордес Леона төрүүлсэн. Охины аав нь фитнес дасгалжуулагч жүжигчин Карлос Леон байлаа. Тэгээд энэ үед Мадоннагийн дүрд одоо шинэ зүйл авчирсан зүйл нь болохоор одоо юм л бол нэг муу мухад уйлан шууганаар ингээл нэр холбогдоод энэ тань муугаа илүүлэл яваад идэг байсан бол одоо энэ эмэгтэй минь гинт ээж болго гараад ирж байгаа. Тэгсэн чи ээж болсон гэд бас даруухан болоод нэг гэрийн эмэгтэй болоод ингээл ийм тийм байгаагүй харин ч ээж байх, эмэгтэй байх, одоо секси эрх чөлөөтэй байх, карьерийн мангас байх энэ бүгдийг нэг дор ингээд харуулж чадсан олон зүйлийг ингээд нугалж чадсан эмэгтэйг дээр бас алдартай. Тэгээ хожим нь Лордес гэдэг охин нь болохоор хожим өөрөө загвар бас мөн урлагийн ертөнцид гарч ирсэн байдаг. Тэгэхээр Мадонна охиноо олны өмнө гаргахтаа ч гэсэн өөрийнхөөрөө багасаа хүчтэй эмэгтэй дүртэй өсгсөн одоо багасаа л айгу тийм хүчтэй эмэгтэй болгож өсгсөн гэдэг ийм үнцгийг бас харуулж байгаа юм аа. За ингээд явсаар байгаад Мадонна маань одоо ингээд маш олон сүүлийн жилд одоо Мадонна өөрөөсөө олон насаар дүү ирчүүдтэй нэр холбогдсоор байгаа. Одоо үүнийхэн талаар болох хэвлэлүүд бол байнгын шуугсаар байдаг. Жишээлбэл одоо Ахлам Малик Уильямс, Josh Popper, Akeem Morris гэх мэт залуусын нэр гарч ирдэг. Тэгээ People magazine буюу сэтгүүлийн мэдээлснээр 2024 оны байдлаар түүнийг Akeem Morrisтой холбон бичиж байгаа. Одоо энд юу вэ гэхээр одоо 60 гарчсан эмэгтэй од маань 25 настай одоо юу гэх юм бэ? Биш ээ 60 гарсан эрэгтэй хүн 25 настай одоо бүсгүйтэй явах юм бол нэг эр хүн өнтер гэл мөнгө хүчтэй байна. Мөнгө чадал хүч каризма байна ш гэж ярьдаг бол харин 60 гарсан эмэгтэй хэрвээ эрэхтэй өөрөөсөө 30-40 насны одоо зүрхтэй ч юм уу те хүнтэй явахаараа энэ эмээ юм биш та нас масанда тааруулаа чи ичээч гэж дайрдгийг нь харуулдаг байхгүй юу. Тэгээ яагаад вэ гэсэн чинь би олж мэдсэн л дээ хамгийн сүлд одоо нэр холбогдоод байгаа Akeem Morris гэдэг залуу маань болохоор юу юм бэ? Ямайк гаралтай хөл бөмбөгчин асан гинэ. Өмнө нь хөл бөмбөгчин мэргэжлийн хөл бөмбөгчин байсан юм байна. За тэгээд тэд 2024 оноос хойш албан ёсоор болцож эхэлсэн юм байна. Тэгээд олон нийтийн арга хэмжээ, аялал болон баяр ёслолыг хамтдаа өнгөрүүлж байгаа нь олонний хараанд өртдгөө. За тэгээд насны зүрх нь юу вэ гэсэн чинь Akeem Morris одоо дөнгөж 20 гаруй настай. 20 гаруй настай. 30 ч хүрээг өгсөн шүү дээ. Харин Мадонна болохоор 67 настай попын хатан байгаа шүү дээ. Тэгэхээр өөрөөсөө 37 насаар дүү залуутай болдож байгаа юм байна. Тэгээд тэд нар хаана анх танилцсан бэ гэхээр 2022 онд Paper Magazine сэтгүүлийн зураг авалтын үеэр танилцсан гэж байгаа. Тэгээд Мадонна боксчин Josh Popper-оос салсныхаа дараа Akeemтэй болдож ирсэн гэж байгаа. За мэдээж сүү тавьсан тухай цуу яриа яваад байна лээ. Тэгэхээр Мадонна хэд хэдэн аяллаа үеэр гартаа нэг тийм том очир эрдний бүгж зүүчгсэн байсан бол тэдний нууцар магадгүй сүү тавьсан их цуураар гарсан байна. Тэгэд ойрын их сурвалжуудын мэдээлж угаар тэд маш дотно ямар нэгэн хил амгүй тайван харилцаатай байгаа бөгөөд Akeem Мадоннагийн одоо ажил аяллаар хамт явж хүүхдүүдтэй ч гэсэн цагийг хамт өнгөрөөдгөө гэсэн мэдээлэл байгаад байгаа юм биш шүү. Бас нэг юм зүйлийг харахад бүр факт заяа. Юу үнэн бэ гэхээр энэ үнэ. Мадонна баг өөрөөсөө одоо нас чацуу ч юм уу аль эсвэл өөрөөсөө насаар ах хүмүүстэй ерөөсөө нэр холбогддоггүй юм шиг байгаа. Дандаа л ямар нэгэн байдлаар ядчил нэг 2 3 дүү насаар дүү биш юм аа. Гэх нэг 3 4 нас 5 6 нас 10-аад нас одоо ингээд сүулдэ явсаргаад нас нь ингээд хөгшрөх тусмаа ингээд залуусынх нь одоо насны зааг нь ингээд бүр амар заагтай болоод эхэлчихэж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг өдгөө бараг л 40 насаар дүү залуутай байж байна. Өдгөө 67 настай эмэгтэй гэхэд яхаарахгүй нүүр царай марин л угаасаа толиотой цаашаа байгаад байгаа юм л та. Тэгэхээр юу идэж ухаараа юм байдгийн бүү мэдээ. За нэг юм сонирхолтой эмэгтэй хүргэж байна. За манай сонсогч маань бичсэн байна. 100 залуутай нэг дор унтсан гэдэг үнэн үү гинэ. За энэ талаар мэдээлэл бол би ерөөсөө олж мэдээгүй. Гэхдээ 100-аас нэг дор нь цааш юм бэ. Гэхдээ 100 цаашаа гал хүн амьтандаа ингэр зөрүүлсэн байх гэж би таамаглаж байна. За энэ хүрээд манай өнөөдрийн 5 дахын оройн хинт ч битгий хэлээрээ ураатай унтлагын нэвтрүүлэг маань танд хүрлээ. Тэгээд өнөөдрийн танд хүргэсэн дэлхийн алдартай бол Мадонна байлаа.
Тэгээд та бүхэн таалагдсан гэж найдаа. Унтлагын өрөөтгөө хамт байгаа бүх сонсогчдоо болон 88.3 сонсож байгаа бүх сонсогч нартай маш их баярлалаа. Тэгэхээр үргэлжлүүлэн гинэ. Одоо бүр хандраа цаашаа явж штэ шууд шөнийн нэвтрүүлэгт орчих юм уу өглөөж ингээ эргүүлээд. За тэгэхээр маргааш оройнхоо нэвтрүүлгээд элдэвшипи датаараа унтлагын өрөөнд нэвтрүүлгээр та бүхэндээ хүрэх байгаа. Тэгэхээр бүгдээрээ сайхан амраад ороод ирээрээ. Маргааш оройн унтлагын өрөөгөөрөө болохоор хосуудад тулгардаг асуудлын талаар ярих байгаа шүү. Тэгэхээр бүгдээрээ орж ирээд өөр тулгардаг асуудлын талаар болон сэдвийн дагуу ярилцсанаа. Бүгдээрээ сайхан амраад ороод ирээрээ. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3